For 3 days last week, all the staff of the Mongolian Campus Crusade for Christ studied together on the topics of apologetics and spiritual leadership development. It was a blessed time as our main teacher was Yan Lee, the director of the ministry training for Josh McDowell from the United States. As apologetics, we learned many interesting scientific facts which were very helpful in sharing our faith with people interested in the field of science. The spiritual leadership lessons also encouraged us to serve God and people more humbly from the perspective of servant leaders. The training manual was translated and published by our Leadership Development and Human Resource team and shared with all staff and disciples. Some of our staff also helped with the translation service, and the staff Angrog helped us by recording all the lessons as videos so that we could watch them again. Let's hear the comments of the staff who participated in the training. Дагалдагчдын тэр Христийн тэр үнний Христийн бурхан гэдгийг таньж мэдэж олж харж амьдралаараа мэдрэхтэй өөрсдийнхөө амийг хүртэл хайрлахгүйгээр золиослж байгаа тэр золиосыг сонсохдоо харахтаа дахин санахтаа яг ийм итгэл зоригтойгоор би итгэлээ гэрчилж амьдрах, бурханыг хайрлаж амьдрах, бурханыгаа таньж мэдэж амьдрах нь ямар чухал юм бэ? Ингэснээрээ яг миний амьдрал маань өөрөө бусад хүмүүст өөрийнхөө итгэлийг өмгөөлөх, яг жинхэнэ апологетик гэдэг зүйлийг би ингээ хийх гол одоо арга хэрэгсэл маань болох юм байна гэдгийг мэдэж авсан. Дамжуулаад ер нь бол яг Есүс Христийг илүү ингээд мэдээж итгэдэг. Гэхдээ илүү нэг гүн баттай мэдээлэл аваа. Үгүй дамжуулаад яг энийг нэг цааш нь бусдаа хуваалцах айгуу тийм гоё зэвсэгтэй болж авлаа. Тэг өмнө би нэг өөр яг даалгчдаа уулзаад тэд надаас ингээд энэ онцлог асуудаг. Тэг би өөр хариулж мэддэггүй байсан. Харин одоо яг ийм хариулах ийм ганган гарын автоос маш их баяртай талархалтай байна. Энээс миний амьдрал маш их чухал хөрөнгө оруулсан гэж байна. Маш их баярлалаа. Сургуультай 2 хоногийн сургуультай би ямар агуу бас үнэн байдтай баримт нотлоготой бурханд итгэдэг лээ гэдгийг эргээ сансан. Тэгээд бурханыгаа ингээд ямар агуу бурханд итгэдэг гэдгийг санах үед улам илүү бусдад ярих, зоригтойгоор гэрчлэх тэр одоо зориг зүрх, баяр хөөр, амар тайван зүрхэнд маань дүүрэн бэлгсэн. Тийм сургалт боллоо. Тэгээ баярлаа. Тусгай хэрэгцээд хүмүүс яаж итгэлээ хамгаалах вэ? Тэдэнд яаж сурах вэ? Тэ гэдэг зүйлийг миний бас дотор бодож үлдсэн. Энийг ч гэсэн бас чуулган болон бусад үйлчлэг хүмүүстэй ч гэсэн зааж өгөх юмсан гэсэн гал халуун сэтгэлтэйгээр үлдлээ. Thank you. We also taught our apologetics training to over 60 disciples from 35 different churches and ministries in one evening. Let's hear their comments. Миний хувьд болохоор би Монгол хэл шинжилэл гэдэг хэл шинжилэлээр сурдаг. Тэгээд яг энэ сургалтаар дамжуулаад өөрийнхөө итгэл үнэмшлийг бас өөрийнхөө мэргэжилтэй хэрхэн холбох вэ гэдэг талаас нь билүүх харсан. Тэгээд ямар үнцэндээ мэргэжил вэ гэдгээ бас илүү ухаарж илүү дуулахад олж таньж мэдсэн гэх юм уу. Тэгээд маш олон судалгаа баримтууд шинжлэх ухаан археологийн олборуудыг олж харахтаа ямар их ингээд судлах хэрэгцээ шаардлага байгаа юм бэ. Бас дээрэс нь ингээд судлах хүсэл тэмүүлэл тэр ингээд итгэл үнэмшлийн сүнслэг гал миний зүрхсэтгэл асан гэж би хэлмээр байна. Хичээлээрээ бидний амьдралаас мэддэг хэрнээ бас яг утга учирыг ойлгохгүй зүйлсийн талаар бас аягүй ойлголоо. Жишээ нь 9% те бид нар ингээд юу сайн юу муу гэдгийг мэддэг. Гэхдээ тэр нь яг гацуу хаанаас эхэлдэг гэдгийг үнэхээр бас мэдтгүү явсан байна. Тэгээд яг энэ хичээлээр дамжуулаад үнэхээр энэ зүйл ч гэсэн ингээд бурхнаас ирд юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Өмнө нь ингээд ерөнхийдөө ингээд итгэлээ ингээд итгэгч биш хүмүүстэй, итгэгч биш найзуудтайгаа ингээд хуваалцахдаа яаж тэр хүмүүст ойлгуулах вэ? Яаж хуваалцах вэ гэдгээ дотроо ингээд өөрөө мэдэрч байгаа хэрнээ үгээр илэрхийлж гаргаж чаддгүй байсан. Тэгээд тэр тал дээрээс маш олон баримт нотлогоо, олон төрлийн арга замууд байгааг бас мэдэж сурч авсан тийм гоёорой байлаа. Бус хүмүүс яг ингээд яг бурхан байдаг, тэгээ чамайг бүтээсэн бурхан байдаг гэдгийг ингээд яг мэрэгч талын хүмүүс өөрсдийнхээ ингээд мэдлэг тохирсон байдлаар одоо ингээд хуваалцах болох тал болдгийг сурч авлаа. We also had a blessed day when we organized a full-day training for over 80 church elders and leaders studying in theological school and collaboration with the church planting ministry. Thank you.